Нэгэн удаа Тоор эзгүй байх үед Асгард хамгаалтгүй болж эмзэг байдалд оров. Тоор байхгүй бол Асгард хамгаалтгүй гэдгийг ойлгосон Бурхад хэрэм бэхлэлт барих зайлшгүй шаардлагатай гэж бодов. Хэрмийг барина гэдэг өөрөө олон жилийн турш маш том ажил болох байсан ч гэсэн гэнэт холоос нэгэн үл таних аялагч ирэв. Тэр өөрийгөө суут барилгачин хэмээн танилцуулж хэрмийг ердөө 1 жилийн дотор барьж дуусгана гэж амлав. Харин шагналт нь үзэсгэлэн Гогийн бурхан болох Фрейяг өөрийн гэргий болгохыг шаарджээ. Мэдээч хэрэг Бурхад энэ гутамшигтай саналд нь шууд татгалцсан ч Локи өөрөөр сэтгэв. Хэлэхдээ нөхөд минь энэ нөхрийн санал тийм ч муу биш юм шиг байна. Нэг сайн бодоод үзтээ. Тэр энэ авраг хэрмийг ердөө 1 жилийн дотор барина гэж байна. Энэ бол боломжгүй зүйл. Тэгэхээр бид түүн дараах нөхцөлийг тавья. Хэрвээ тэр хугацаанд хэрмээ дуусгаж чадахгүй бол юу ч авч чадахгүй. Харин тэр амжихгүй тодорхой учраас бидэнд хэрмийн гол хэсгийг үнгүй барьж өгөөд үлдсэнийг нь бид өөрсдөө гүйцээчихнэ. Ямар их хөдөлмөр хэмнэгдэх вэ гэж хэлэхэд Бурхад санал нэгтэйгээр нөхцөлийг барилгачид танилцуулахад тэр нэн даруй зөвшөөрч ажиллаа эхлүүлв. Барилгачин харин энгийн хүн байсангүй, маш хүчтэй нэгэн байв. Тэрээр маш холын уулнаас хүнд чулуунуудыг зөөдөг гайхамшигт мориныхоо тусламжтайгаар асар том чулуунуудыг зөөж хэрмийг нүд өрөмхийн дотор босгож эхлэв. Цаг хугацаа өнгөрсөөр хэрмийн ихэнх хэсгийг аль хэдийн барьчихсан байлаа. Хугацаа бараг дөхөж байхад Бурхад барилгачин зорьсон хугацаанд багтаж хэрмийг дуусгаж байгааг анзаарч байв. Энэ үед Овдийн уурлан Локиг загнав. Чи юу хийчих вэ, Локи? Хэрэм бараг бэлэн боллоо шүү дээ. Үүнийхээ төлөө Фрейяг өгөх гэж байгаа хэрэггүй. Бид хайртай бурхан Фрейяг энэ этгээдэд бараг алдахна. Энэ бүгд чиний л буруу, Локи. Чи л энэ нөхцөлийг санал болгосон гэхэд Локи хариуд нь би хэрмийг барьж дийлэхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэр хэрмийг дуусгаж чадахгүй гэв. Хэрвээ барилгачин тэр гайхамшигт моргүй байсан бол тэр ийм хурдан их зүйлийг хийж чадахгүй. Тиймээс Локи нэгэн арга сэтэж хувирах чадвараа ашиглан өөрийгөө туранхай үсгэлэнтэй гүү болгон хувиргав. Түүний зорилго бол хүчрэг азрагыг аждаасан сатааруулж сэтгэлийг нь самруулах явдал байв. Гүү нарны туяанд гялдсан шиг харагдаж чимээг өвхөн ортлоо. Азраг гүүг олж харамгцаа дур хүсэлтэд автсан мэт хойноос нь хөөж эхэллээ. Локи буцаж хувирлгүй гүү дүрээрээ хоромч эргэцэлгүй зүхтаж тэнгэрийн хаяанд уусан алга болов. Азраг түүний араас тасралтгүй хөөсөөр ажил нь оронгороо эргэж барилгачин туслахгүй болсноор ажлаа хугацаанд нь дуусгаж чадсангүй. Барилгачин уурандаа нөмөргөө уурж итгэд энгийн хүн биш харин авраг бит нэгэн байв. Чөтгөр ав Асгардын бурхтыг. Та нар бол зүгээр л өөвөрчөд та нарт үхэл ирнэ гэж хашгираад галзуурсан мэт бурхад руу дайрч эхлэв. Энэ үед авраг битний алуурчин хочид Тоор гарч ирэн Мёл нэрээ барин түүний толгойг нь тас цохин унгав. Ингээд хэрмийн үлдсэн хэсгийг бурхад өөрсдөө дуусгаж Асгард тэрмээр бүтэн хамгаалагдсан юм. Харин Локи гүү дүрээрээ зугцаар алга болов. Хэсэг хугацааны дараа Локи гарч ирэхдээ 8 хөлтэй нэгэн дахиад сонин амтныг дагуулж ирэв. Энэ амтан Локи хаа явсан газар нь дагаж явдаг. Эхэндээ жижигхэн сонин амтан байсан ч удалгүй түүнийг дагхаа болж хамгийн хурдан хүчрэг хүлэг болжээ. Локи уг амтныг Овдинд бэлэг болгон өгсөн ч нэгэн болзол тавив. Энэ сүрлэг морь хаанаас гарч ирснийг хизээч хинээс ч битгий асуув гэв. Энэ бол домогт Слейпнэр бөгөөд тэр азар тэнгэрээр хам Деважингаар дамжин хурдалж чаддаг Овдины морь үлээ. Аянгийн бурхан Тоор Мьёлниргийг агуу алахыг Локигийн нэгэн заль мэхний ачаар бэлгэнд авч түүгээрээ Асгардыг хамгаалж аюул бүхнийг дарах болсон юм. Гэвч нэгэн өглөө Тоор сэрээд хачин мэдрэмж авлаа. Учир нь Мьёлнир байхгүй байв. Тэр өрөөгөө самнан хайсан ч зөвхөн нэг зурвсыг л олов. Зурвс дээр хэрвээ чи хайртай алхаа буцааж авахыг хүсвэл миний нутагт ирж надтай хэлэлц. Зохих төлөөс өгөл буцааж өгнө. Тэр юм гэсэн байв. Тоор үнийг даруй ойлгож ийм төрлийн хэлэлцээрт хамгийн мэрэгсэн бурхан бол Локи. Иймд тэр Локиг аврагуудын нутаг болох Йотун хайм руу явуулав. Локи авраг Трюмийн ордонд нь хүрч уулзалтанд оров. Авраг Трюмийн хараа нь муутсан бололтой ингэж хэлсэн байна. Тоор минь ойртоод ирдээ. Хараа минь хуучин шигэ биш болж чи бас сүлд уулцсанаас хамаагүй туранхай болжтэй гэв. Үүнд нь Локи инээдээ барьж чадан ойлгов. Энэ авраг бит жинхэнэ Тоорыг биш Локитой уулзаж байгаагаа анзаарсангүй. Хилцээр дуусмагц Локи Асгард руу буцаж авраг битийн саналыг Асгардын бурхтад танилцуулав. Харин тэр юм ингэж хэлсэн байв. Хэрвээ гоо үзэсгэлэнгийн бурхан болох Фрейяг миний хатан болгож гэрлэхийг зөвшөөрвөл би алхахыг буцааж өгнө гэсэн байлаа. Харин бурхад мэдээч хэрэг энэ саналд маш их дургуйцав.
Гэхдээ Mjolnir-гүйгээр Тор Асгардыг хамгаалж чадахгүй тул асуудлыг ямар нэгэн аргаар шийдэх шаардлага гарав. Энэ үед Локи дахин нэгэн санаа төрөв. Тор минь, чи үүнийг өмсөх хэрэгтэйгээд Локи нэгэн хурмын дайсамжийг гаргаж ирэв. Тор уурлан, чи надаар яаж даажигнаж доромжлох гээд байна вэ гэд хашгирав. Амьдралдаа хизээч ийм зүйл хийж байсангүй. Ийм байдалтай би яаж явж чадах юм бэ гэхэд нь Локи инээмсэглэн, Тор минь суугаад тайвшир. Амархан, би өөрийнхөө төлөлгөөг дараа нь тайлбарлах болно гэж хэлжээ. Локи энэ үед авраг Вейтрум хараа муутай гэдгийг мэдж байсан бөгөөд Торыг Фрея бурхан шиг хувцалж, хувиргаж, түүнийг ордонд хүргэж өгөх зорилготой байв. Тор өөр ямар ч аргагүй байдалд орж хурмын дайсан зөмсөж Локиг даган явжээ. Локи ч гэсэн Фрея бурханы туслах мэт хувирсан байв. Тэд Ятун хаймд очиход авраг эмэгтэйчүүд тэднийг баяртайгаар ухтаж авсан байна. Миний ордонд тавтаа морилно. Би бол гоо сайхны бурхан Фреяд зориулж баярын цэнгүүн бэлдсэн гэж Трюм хэлв. Хараа нууцсан Трюм аимшигтай ууртай байгаа Торыг сүр жавхлантай сайхан бүсгүйтэй андууран харж байлаа. Тор хурмын ширээний ард оройн холоо чимээхэн идэж эхлэв. Миний шинэ эхнэр ямар их дуршилтай яасан хоол иддэг юм бэ? Би хизээч ийм их иддэг бурхан харж байгаагүй гэж Трюм гайхаж байлаа. Энэ үед Локи нэмсэглэн тэр хормын ёслолыг хурдан дуусгаж хоорондын холбоогоо гүнзгий болгохыг хүсэж байгаа байх. Хормыг хурдан дуусгах гэсэн хүсэл нь ойлгомжтой гэж хэлэхэд Тор маш ууртайгаар Локи руу харахад Локи гайхамшигтай залмихээр асуудлыг шийдэж байгаадаа баярлан юу ч дуурсангүй. Хормын гэрээг дуусгаад бүх зүйл шийдэгдэх болно гэж Трюм хэлээд нэгэн авраг битийг дуудаж Mjolnir-ыг авчруулав. Хормын ширээний өмнө тавьсан байна. Энэ үед Тор алхахыг барьж аваад бүх уур хилэнгээ авраг биетүүдэд гаргаж найрыг сүйдэлж эхлэв. Тор авраг биетүүдийг Mjolnir-ороо бяц цохиж Трюмийн авраг толгойг хаг цохиж орхив. Өөрсдийнхөө оронд харьцгай Локи. Би энэ хөгийн дайсанцыг бүрэн тайлахыг тэсэн ядан хүлээж байна гэж Тор хэлжээ. Mjolnir-ыг авч Асгардыг дахин хамгаалахаар ирсэн Тор үргэлжлүүлэн бурхадтай хамт Валхала ордонд баяраа тэмдэглэж энэ өдрийн хошигнолыг ярьж Тор хормын дайсанцтай явсан талаар бүх бурхад шоолон ярьж гарчээ. Залмихны бурхан Локи Тигинд гих хүүхэнтэй гэрлэж Нари болон Вали гэсэн хөвгүүдийг төрүүлжээ. Локи бас Ангработатай хайрцагдлын холбоотой байсан. Ангработа бол Ятун хаймын сайхан бүсгүй авраг бит байсан бөгөөд түүнээс төрсөн Локигийн хүүхдүүд харин аимшигтай байлаа. Нэг шөнө Өвдиний мэдрэмж совин нэг л энгийн биш байлаа. Өвдийн асар том тулаан болохыг харж Асгардын бурхад болон харанхуй хүчнүүд хоорондоо хөргөлдөн тэмцэлдэж Локигийн хүүхдүүд дайнд оролцох нь тодорхой гэдгийг олж харав. Өвдиний хамгийн сүүлд харсан зүйл нь асар том чоны хурц шүд байсан бөгөөд айдас давтаж байлаа. Өвдин бүх Асгардын бурхадыг хуралдуулж Локиг авраг биетийн хүүхдүүдээ хаана амьдарч байгааг хүчээр хэлүүлэхийг оролдож байв. Бурхад Локигийн хүүхдүүдийг олж авчрахын тулд Ятун хайм руу явцгаав. Тэд Ангработагийн гэрт нь очин хүүхдүүдийг нь хүчээр авч яв. Тухайн үед түүний хүүхдүүд жаахан байсан бөгөөд нэг нь могой, нөгөөх нь чонын бэлтрэг мэт, бас нэгэн үзэсгэлэнтэй охин байв. Гэвч тэр охиныг хараад Бурхад маш их цочсон бөгөөд тал бие нь маш үзэсгэлэнтэй ч тал бие нь ялзарсан цогц шиг байсан байна. Харин тэр охиныг Хэл гэдэг бөгөөд үнэхээр аимшигтай дүр төрхтэй байв. Тэд явж ирснийхаа дараа Өвдин могоог 2 дахин томорсон байгааг анзаарав. Очиж авах үед энгийн могоо байсан бол одоо бараг л авраг могоо шиг болсон байв. Могоо өсөл зогсохгүй байгаа учраас Мидгардыг тойрсон авраг том тэнгис рүү шитгэхэд хэдхэн жилийн дараа ертөнцийг тойрсон авраг могоо болов. Түүнд Jormungand гэдэг нэр өгсөн юм. Локигийн бүтээсэн эдгээр амьтдаас Асгардынхан тэр чигтээ цэрвж байсан бөгөөд зарим нь Хэл охиноос ихээр айдаг байв. Өвдийн харин Хэл охиныг үхтлүүдэд амьд хүмүүсээс илүү дуртай гэдгийг нь анзаарсан. Тиймээс Өвдийн түүнийг үхэгсдийн орон буюу Тамийн хаан болгож Валхалаад хүрч чадаагүй үхэгсдийг зохицуулдаг болгов. Харин чоныг Асгардад өсгөж бурхтын хөлийг зааж сургасан байна. Түүнд Фернир гэдэг нэр өгсөн. Фернир харин Тир бурхантай ойрхон нөхөрлөж тэд сайн найзууд болсон. Бас тэр могоо шиг өссөөр байсан бөгөөд удалгүй тэрээр үхэрнээс том болж хэсэг хугацааны дараа бүх амьтдаас ч илүү том болов. Фернир наав Локигийн залмихтай аимшигтай шин чанаруудыг нь өвлөн авсан бөгөөд түүний сэтгэл дотор хорон санаа болон хэрцгий байдал маш ихээр харагддаг байв. Үүнийг анзаарсан бурхад энэ асуудлыг нь хэлэлцэж юу хийх хэрэгтэй вэ гэдгийг шийдсэн байна. Ийм их хүчтэй чон асуудал гаргавал аюул нь Асгардын хэмжээнд асар том гамшиг болж болох учраас бурхад арга хэмжээ авахар нэгэн төлөвлөгөөг зохиов.
Харин энэ үед нисдэг ямаанд чирүүлсэн хөлөгт Тор болон Локи сууж авраг биетүүдийн хаан тулсыг зорьсон байна.